саяын байгаль орчны яам дээр 22 он 23 оны тэр хүний нөөцийн эргэцийн хувь чинь яг зөв үү? 23 оны тоо чинь зөв үү гэж асуугаад байгаа шиг байна. За хэн хариулах вэ? Ажлын хэсгийн? Ажлын хэсгээс хэн хариулах вэ? 6. Ажлын хэсгийн 6 дугаар микрофон. За. Надад оноо андуураад хэлсэн байна гişүнэ. Процессын дахин инженерчил хийсэн он нь 23 24 оных. Тий. Сүүлийн оны 24 оных. 24 бидтэй 4 оных. 24 хэлсэн. Тий. 24 оны 7 сараас хойш хийсэн судалгаа. Тийм. Сайхан манай ажлын хэсгээс хариулахдаа оноо андуураад хэлсэн байна. Тийм. Тайлан дээр би бүр яг наривчилсан юм тайлангаас одоо харж байгаа хэрвээ боломж олдвол тодруулах хийчих. За би нэг 2 3 зүйл нэг тодруулаад асуугаах. За нэгдүгээр яг хариуцлагын тухайд яг тодорхой түрүү Эрдэнэт гишүүн анх яг энэ хариуцлагын тухай асуусан. Бас нэг зарим нэг гишүүд маань хариуцлагын асуудлыг хүндлөө. Гэхдээ яг оновчтой хариулт төдийлөн сонсогдсонгүй хариуцлагын тухай таад маань яг энэ одоо жишээ нь бүр энэ иргэдийн сэтгэл ханамж 80% хувьтай байгаа салбарууд тий 10 хүн тутмын бараг 8 нь өргөлөө шийдвэрлэж чадаагүй ийм одоо сэтгэл дундуур байгаа энэ салбарууд дээр байгаа энэ хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт их хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар ер нь иргэдээс өргөдөл гомдол хэрэг хэрдэг юм бэ? Ялангуяа хуулийн төсөлтэй холбоотой янз бүрийн саналууд, энэ асуудлыг ингэж хуульчилмаар байна ч гэдэг юм уу те. Ийм зүйлийг ирвэл та хэд манд буцаад их хурлын тамгын газар руу ирвэл ер нь энэ өргөдлүүд ер нь хаагур идэг вэ гэдэг нэг юм хоёр дахь асуулт байна. За гурав дахь асуулт иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 95 оны хууль байгаа. Энэ дээр ер нь танай байгууллага одоо хийж байгаа судалгаа шинжилгээтэйгээ уялдуулаад энэ хуулийн төслийг ер нь хизээд өргөн барих вэ? Төлөвлөгөө байгаа юу? Хууль ер нь шинжилж байгаа юу? Энэ дээр та хэд мэдж байгаа эсвэл хууль зүйн яам уу гэдэг нэг юм асуулт байна. Тэгээ хамгийн сүүлд танай байгууллага нөгөө эдийн засаг хөгжлийн яам дээр очсон байгаа. Би энэ жахан яамны харайнд очихор чинь би жахан гайхаад л байна. Тэгэхээр яг энэ нөгөө үндсэн чигүүргээ хэрэгжүүлэхэд яг энэ яамны асуудал яг нэг яамны харайнд авах хэрэгтэй яад юм болоо. Энэ дээр нэг ийм 4 асуулт байна. За ажлын хэсгийн 6 дугаар микрофон. Гишүүний асуултанд хариулъя. За хариуцлагын асуудал дээр бол яг явсаар байгаа л тулж очивол төрийн албаны хууль заасан сахилгын арга хэмжээ авнаа л гэдэг юм дээр тулж очиж байгаа юм л да. Тэгэхээр би нөгөө байгууллагууд журмаараа зохицуулж байгаа гэдэг байгаа маань ямар үйлдэл нь өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор ямар үйлдэл нь захиргааны хариуцлага болох вэ гэдэг асуудлыг бол журмаараа зохицуулсан юм байгаа гэдэг. Зүгээр бидний манай байгууллагчнаас хойш хугацаантайг ярьж байгаа. Бидний засгийн газар танилцуулгаас улбаалan одоо хариуцлага тооцсон юм бол байхгүй. Өргөдөл гомдлыг эрчимжүүл, асуудлыг шийдвэрлэл, үр дүнг нь буцаж танилцуул гэдэг тэмдэглэлүүд бол гараад явж байгаа. За энэ 2026 онд хэрэгжиж эхлэж байгаа журам маань энийг би бас ганцаараа айгүй энэ бүтэн жилийн турш үеийн дарганаар боловсруулалтыг хийж явж сайжруулсаар явж байгаа цайхан батлагдж байгаа журам. Тэгээ энийгээрээ бид нар бас олон асуудлыг шийдэж чадах болов үр дүнгээ илүү үнэлж чаддаг болох болов гэж харж байгаа. За өргөдөл гомдлын тухай хуулийн хувьд бол харьяалах эрхлэх асуудлын хүрээнд хууль зүйн дотоод хэргийн амд харьяалагдж байгаа. За миний мэдхээр намайг хэрэг эрхлэх газар ажиллаж байгаа хугацаанд бол тухайн үеийн хууль зүйн сайд, алтан гэрэл сайд маань өргөн барих гад бэлтгэл ажил хангаж байгаа гэсэн. За түүнээс хойш мэдээлэл надад бас байхгүй байна. Улсын хурлын бүрэн эрхт хамаарах асуудлаар ялангуяа хууль тогтоомжтой холбоотой асуудлаар бол салбарын яамдад гомдол ирж байгаа бол магадгүй дийлэнх нь судалгаанд тусглаа гэдэг ч юм уу одоо шинэ хууль тогтоомж боловсруулахдаа судалгаанд авлаа гэдэг байдлаар одоо шийдвэрлэж байгаа байх. Нийтлэг байдлаар одоо хууль зүйн яам руу бол бас шилжүүлдэг хэрэг эрхлэх газраас. Харьяаллын хувьд бол яг вэ манайх одоо өргөдөл гомдол дээр дүн шинжилгээ хийгээд байгаа маань ганцхан манай одоо хуулиар хэрэгжүүлсэн 5 чигүүргийн нэг хэсэг нь юм байна. Тэгэхээр нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримт дээр үнэлгээ хийдэг гэхээр магадгүй эдийн засгийн
яамтай биш, бид нэр сайдын харьяаны байгууллага, төрийн байгууллага гэж явж байгаа. Тэгэхээр яамны харьяанд бол байхгүй. Үйл ажиллагаагаараа бол яам маань манай хяналтын объект болж явдаг. Тэгэхээр магадгүй нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлт хийхэд үнэлгээ мониторинг нь тэр утгаараа яамны үйл ажиллагаатай бас уялдаж явж байгаа болов уу гэж харж байна. За яг одоо намайг ажил авсан үеэс хойш би одоо мэдгээл яриа тэрнээс хойш эдийн засгийн яамд шилжсэн юм чаа. Тэрнээс хойш бол яг ингээд үйл ажиллагаан дээр хүндрэл учраад байгаа юм бол харьцангуй бас алга байна. Бид нэр саяхан 5 жилийн үндсэн чиглэлийн тайланг боловсруулад түүн дээр үндэслэн 5 жилийн шинэ 5 жилийн үндсэн чиглэл боловсруулагдсан гэдээ явж байгаа. Бусд нь бол нөгөө засгийн газар дахь хяналтын хуультай учраас тэгээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээл явж байгаа. За тодруулаад нэг 2 хаан зүйл тодруулж энэ иргэдээс ирж байгаа нийтлэг 3 жил дараалал давтагдж байгаагийн нэгдүгüүрт энэ ий баримттай холбоотой өргөдөл гомдол гэдэг. Энэ юу байгаад идэв? Яагаад шийдвэрлэгддэггүй? Хоёрт хууль зүйн дотоод хэргийн яамтай холбоотой ирж байгаа өргөдөл гомдол баг нийт өргөдөл гомдлын 3-ны 1 нь байгаа байхгүй юу? Баг хамгийн их нь байна тий. Тэгэхээр энэ дээр бас ямар нэгэн одоо хууль зүйн дотоод хэргийн яам ялангуяа хууль эрх зүйтэй холбоотой ямар асуудлууд дийлэгтэй байгаад идэв? За ажлын хэсгийн 8 дугаар микрофон. 6 дугаар микрофон. И баримттай холбоотой гомдлыг шүүн бид нар бас шүүж үтсэн. Энэ ямар гомдлууд и баримттай холбоотой гэж бүртгэгдээд байна. Тэгэхээр нөгөө и баримт өгөхгүй байна. И баримт маань бүртгэгдэхгүй байна гэсэн гомдлууд бас тэр нь гомдол гэдэг одоо англи дээр байгууллага баталгаажуулахгүй байна ч юм уу. Тэр гомдлууд явд юм билээ. За хууль зүйн дотоод хэргийн яамтай холбоотой яагаад энэ гомдол их вэ гэд бас үнэлгээ өгөх гэж алхам хийсэн. Тэгэхээр нөгөө хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 12 агентлаг байж байгаа. Тэгэхээр 12 агентлагийн үйл ажиллагаанд холбогдох гомдлууд хууль зүйн дотоод хэргийн сайдын гомдол дээр нэгтгэгдэж явж байгаа учраас магадгүй бас их өндөр хувьтай гартсан байж болцсохгүй юм билээ. Цагдаатай холбоотой гомдол, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдлууд гэдэг том том агентлагуудын үйл ажиллагаатай холбогдсон гомдлууд нь бүгд хууль зүйн дотоод хэргийн яамн дээр бүртгэгдэж явдаг. За